Хай. Мишель, эмчилгээрээ та бүхэндээ Гуанчжоу хотод Хятад хэлний бэлтгэл сурах талаарх тавчхан мэдээлэл өгье. 1. Үндсэн нөхцөл. Нас 18-40 нас. Шаардлага: эрүүл мэндийн хувьд Хятад сурах виз болон орчин суух зөвшөөрөл авах шалгуурт нийцсэн баг. 2. Бүртгэл ба суралцах хугацаа. Эсэлт эхлэх хугацаа нь хаврын эсэлт нь 11-12 сарын хооронд, намрын эсэлт нь 4-5 сарын хооронд. Суралцах хугацаа нь хавар 3 сарын 3-наас 7 сарын 4, намар 9 сарын 2-оос 1 сарын 3-ны хооронд суралцна. 3. Сургалтын төлбөр ба бусад зардал. Бүртгэлийн хураамж нь 1 хүний 500 вон, сургалтын төлбөр 8850 вон 1 семестр. Нэмэлт нөөцийн сан нь ойролцоогоор 1400 вон. Үүнд эрүүл мэндийн үндэслэг, вакцин, АВ вирус, виз, оюутны карт, даатгал, оршин суух зөвшөөрөл, сурах бичиг гэх мэт орно. 4. Оюутны дотор байр. Төлбөр 3000 вон 1 семестр. Нөхцөл: тавилгатай, би дасан харин цэвэр өрөө, condition wifi-тай. Цагаан хэрэглээ харин та өөрөө бэлдэж ирнэ. Анхааруулгад сургуулиас сурж байгаа сурагчдыг бүгд заавалчгүй дотор байранд амьдрах ёстой гэсэн шаардлага тавьсан байгаа. 5. Виз хэрхэн авах вэ? Сургууль бүртгүүлж эсэлтийн бичиг авсны дараа сургуулиас бүгд найрамдах дотор суралцах гадаад оюутны визний анкет буюу GW202 маягтыг таны хүсэлт илгээсэн мэдээлэл дээр бичсэн мэйл хаяргүй явуулна. Уг анкетыг болон сургуулийн эсэлтийн бичгийг хэвлэж аван Монгол дахь бүгд найрамдах дотор консулын газарт виз мэдүүлнэ. Нийт зарцуулах хугацаа ойролцоогоор 2 сар болно. 6. Даатгал. Бүгд найрамдах дотор боловсролын яамнаас баталсан гадаад оюутнуудын даатгалтай холбоотой түр журмын дагуу бүгд найрамдах дотор суралцах бүх гадаад оюутан Хятадын их газарт ирсний дараа бүрэн багц даатгал заавал худалдан авах үүрэгтэй. Бүрэн багц даатгалд дараах даатгалууд багтана. Үүнд эрүүл мэндийн даатгал, хувийн ослын эмчилгээний даатгал, эмнэлэг твтэх даатгал. Даатгалыг худалдан авсны дараа л эсэлтийн албан ёсны бүртгэлийг хийх боломжтой.